Бүгдээрээ сөрөг тоог нэмэх ба хасах хэд хэдэн дасгал ажиллая. Эхний жишээгээр 2-оос хасах нь 3-ыг бодъё. Энэ удаа би зүгээр л эерэг тоог өөр нэг эерэг тооноос хасаж байна. Гэтэ та нар харж байгаа бах. Би их тоог бага тооноос хасаж байгаа учраас яах аргагүй харин сөрөг гарна. Бүгдээрээ энэ талаар жоохон бодъё. Тоон шулуун дээр бодож үзье. Ингээд тоон шулуун байна. Энд тэг байна, энд 1, энд 2. Энд сөрөг 1, энд сөрөг 2 байна. Үүнийг бид 2-оос эхлээд энд 2 байна. Тэр 2-оос 3-ыг хасна. Тэгэхээр бид тоон шулуун дээр зүүн тийшээ 3-аар шилжинэ гэсэн үг. 3-аар шилжинэ. 1, 2, 3. Ингээд сөрөг 1 дээр очино. Энэ сөрөг 1-тэй тэнцв. Одоо өөр тохиоллыг үзье. Бүгдээрээ сөрөг 2 хасах нь 3 байвал яахыг бодцгоё. Энд эерэг 2 хасах нь 3 байсан. Одоо бүгдээрээ сөрөг 2 хасах нь 3-ыг бодож үзье. Дахиад бүгдээрээ тоон шулуун зураад тэг энд байна гээд энд тэг, энд 1, энд сөрөг 1, сөрөг 2, сөрөг 3, сөрөг 4, сөрөг 5, сөрөг 6 гэх мэт цаашаа яваад иж болно. Харин бид сөрөг 2-оос эхэлнэ. 3-ыг хассан. Тиймээс би дахиад 3-аар зүүн тийшээ шилжинэ гэсэн үг. 1, 2, 3. Тэгээ сөрөг 5 дээр очино. Энэ нь сөрөг 5. 3-ыг хассан аль жишээн дээр тоон шулуун дээр зүүн тийшээ 3-аар шилжсэн. Энд бид тгээс баруун тийшээ 2-оор эхэлсэн байсан бол энд тгээс зүүн тийшээ 2-оос эхэлсэн. Энд сөрөг 2 байна. Ижил тоонуудаар дахиад өөр тохиоллыг авч үзье. Сөрөг 2 дээр нэмэх нь 3. Үүнийг бодоод үзье. Та нар хичээлээ зогсоож байгаад өөрөө бодох гэдэг үзээрэй. Дахиад тоон шулуун зуръя. Жохон морой зурчихлаа. Дахиад тоон шулуун зураад үнийг сөрөг 2, сөрөг 1 тэгье. 1, 2. Сөрөг 2 дээрээс эхэлнэ. Баруун тийшээгээ 3-аар шилжинэ. 1, 2, 3. Тэгээд эерэг 1 дээр ирнэ. Дараа нь 2, эерэг 2-оос сөрөг 3-ыг хасахыг бодъё. Өөр хичээлдээр бид энэ талаар үзсэн. Яагаад ийм байдаг талаар тайлбарласан хичээлж байгаа. Гэхдээ сөрөг тоог хасах нь эерэг тоог нэмсэнтэй адил байдаг. Тиймээс 2-оос хасах нь сөрөг 3 гэдэг нь 2 дээр нэмэх нь эерэг 3 гэдэгтэй яг адилхан. Эдгээр хоёр илэрхийлэл адилхан ба энэ нь ерөөсөө 5-тай тэнцв. Одоо бүгдээрээ арай өөр жишээ авч үзье. Сөрөг 2-оос хасах нь сөрөг 3-г. Сөрөг 2-оос хасах нь сөрөг 3. Нэг дор ийм олон сөрөг тэмдэг байх нь сүрдмээр харагдчихж магадгүй. Гэхдээ сөрөг тоог ингэж асуул эерэг болно гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс энэ нь сөрөг 2 нэмэх нь 3 гэсэнтэй адилхан. Сөрөг 2 нэмэх нь 3 гэдгийг бид энд харсан шүү дээ. Сөрөг 2-оос буюу тэгийн зүүн талын 2-оос эхлээд 3-аар баруун тийшээ буюу 3-ыг нэмнэ. 1, 2, 3.